Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлийн маань сэдэв 7 дугаар ангийн Архимедийн хүч. Энэхүү хичээлийн маань зорилго нь Архимедийн хуулийг судалж биеийн хөвөг живх нөхцөлийг тодорхойлно. Энэхүү зорилгынхаа хүрээнд Архимедийн хүч юунаас хамаарахыг мэдэх, Архимедийн хүчний томьёог мэдж хүчийг тооцоолох, биеийн хөвөг живх нөхцөлийг мэдэх гэсэн зорилтуудыг дэвшүүлж байна. Хичээлээ эхлэхийн өмнө багш нэг домог ярьж өгье. Эртний Грекийн Геора хаан өөртөө алтан титэм хийлгэж, уг титмээ цэвэр алтаар хийгдсэнгүйд эргэлзэж, Архимедид шалгах даалгавар өгчээ. Архимед хааны титмийг хэрхэн яаж шалгах аргаа бодоод олохгүй л байлаа. Нэг өдөр Архимед усанд орж байгаад гайхалтай санаа төржээ. Архимед титэм ба түүнтэй тэнцүү хэмжээний алтыг жинлүүр дээр тавихад яг тэнцэж байсан ба улмаар усанд хийхэд тэнцвэр нь алдагдаж алтан доошилж титмэн дээшилжээ. Хүүхдүүдээ яагаад гэх асуултанд хариулахыг хичээгээрэй. Туршилтыг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Агаарт байсан динамометрийн заалт нь 1 ньютоныг зааж байсан. Ачааг усанд хийхэд динамометрийн заалт нь тэг зууны 85 ньютоныг зааж байна. Архимедийн хууль. Биеийг шингэнд хийхэд шингэний зүгээс биеийг өргөх хүч үйлчилнэ. 6 сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Биеийг өргөж байгаа динамометрийн заалт нь 4 ньютоныг зааж байна. Уг биеэ усанд хийхэд динамометрийн заалт нь 1 ньютон буюу түрэгдэж гарсан усны жин маань 3 ньютоныг зааж байна. Эндээс дүгнэж хэлэхэд биеийг шингэнд хийхэд уг биеийн жинтэй тэнцүү хэмжээний шингэнд түрэгдэж гарна. Үүнийг Архимедийн хууль гэнэ. Бүгдээрээ хамтдаа биед үйлчлэх хүчнүүдийг дүрсэлцгээе. Эхний биед эгц дээшээ чиглэсэн утасны татах хүч, эгц доошоо чиглэсэн хүндийн хүч үйлчлэнэ. Уг биеийг усанд хийхэд мөн эгц дээшээ чиглэсэн утасны татах хүч, доошоо чиглэсэн хүндийн хүч, мөн усд шингэний зүгээс биеийг өргөх Архимедийн хүч үйлчилнэ. Шингэнд дүрэгдсэн биед эгц дээшээ чиглэсэн Архимедийн хүч, эгц доошоо чиглэсэн хүндийн хүч үйлчилдэг. Шингэнд хөвж байгаа биеийг шингэний зүгээс өргөх хүчийг Архимедийн хүч гэнэ. Архимедийн хүч нь түрэгдэж гарсан шингэний жинтэй тэнцүү байна. Архимедийн хүчийг томьёолохдоо түрэгдсэн шингэний эзлэхүүн, мөн шингэний нягт, хүндийн хүчний хурдтгалын үр дүрээр тодорхойлдог. Томьёогоо дэвтэртээ тэмдэглэж бичээрэй хүүхдүүдээ. За бүгдээрээ 6 сайтар ажиглаад дүгнэлтэд хамтарч гаргацгаая. Эхний биед үйлчилж байгаа Архимедийн хүчний хэмжээ маань хүндийн хүчний хэмжээнээсээ их байгаа нь харагдаж байна. За хүчнийхээ хэмжээг бид нар сум буюу векторээр дүрсэлсэн байгаа. Хоёр дахь биед үйлчилж байгаа Архимедийн хүч маань хүндийн хүчтэйгээ тэнцүү хэмжээтэй дүрслэгдэж байна. 3 дугаар зурган дээр биед үйлчилж байгаа хүндийн хүч нь Архимедийн хүчээсээ их байгаа нь харагдаж байна. Эндээс бид нар дараах дүгнэлтийг хийж болно. Архимедийн хүч нь хүндийн хүчнээсээ их бол бие шингэний гадар дээр хөвнө. Архимедийн хүч нь хүндийн хүчнээсээ бага бол бие живнэ. Архимедийн хүч нь хүндийн хүчтэйгээ тэнцүү бол бие шингэн дотор хөвнө. Хөвөг живх нөхцөл маань ягтаас хамаарах болов уу? За 6 сайтар ажиглаараа эхний савнд үүс, 2 дахь савнд мод, 3 дахь савнд
төмөр бие хийгдсэн байна. Эндээс бид нар ямар дүгнэлтийг хийж болох вэ? За эндээс бид нар шингэний нягт нь биеийн нягтаасаа их бол бие шингэний гадар дээр хөвнө. Шингэний нягт биеийн нягтаас бага бол бие живнэ. Шингэний нягт нь биеийн нягттайгаа тэнцүү бол бие шингэн дотор хөвнө гэсэн дүгнэлтийг хийж болно. Шингэний өргөх хүчийг илрүүлэх болон биеийн хөвгч ирэх нөхцөлийг судлах туршилтыг гэртээ хийж туршилтынхаа явцыг видео бичлэг болгон багштай илгээгээрэй. Цахим хичээлдээ идэвхтэй хамрагдаж байгаа хөөрхөн шавнартаа амжилт хүсье. Баярлалаа.